За Монгол улсын эрчим хүчний үн тариф маань зүгээр хоёр хөршийнхөө үн тарифтай харьцуулахад хэр зөрүүтэй байгаа юм бэ? Бид нэг дотооддоо үйлдвэрлэж ийн гэдэг нөгөө opportunity cost-оор харьцуулахад арай өндөр үйлдвэрлэдэг ийм хэлбэрлэл бол явж болохгүй шүү дээ. Тэгэхээр одоо өнөөдөр ингээ хараад үзэхээр дизель хүчний үн өсөж байна. Ингээд энийг дагаад уулуурхайн нүүрсний өртөг өснө. За ингээд манай үйлдвэрлэж байгаа эрчим хүчний цахилгааны маань өснө. Ингээд явхаар энэ өртөг маань явсаар байгаад нөгөө боломжтой харьцуулж болох хэвээр өртгөөсөө хэвтэрж болохгүй. Тэгэхээр нөгөө талаа саяны одоо найдлаасаа яриад байгаа зөвхөн одоо үн тарифаас гадна тэр дотоод зардлаа хэмнэх талаар тийм ээ энэ зардлыг өртгийг бууруулах талаар одоо ямар шинэ санаачлалууд хийх гэж байгаа ийм олон ажлууд төлөвлөх шаардлага байна. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга төвшин чулуун. За үн тарифын хувьд өртөг бол өнөөдрийн байдлаар бол 1 кВт-цаг цахилгааны дундаж өртөг бол 333 төгрөг болсон байна. Одоо бид бол 280 төгрөгөөр дундаж үнээр зарж байгаа. За өртөгт нь өргөн гэх юм бол 18.9% нэмжээж өртөгтөө хүрэхээр байж байгаа. Сая бол биднээс бас нэлээд 24 оны нэмэлтээс хойш нэлээд судалгаа хийсэн, олон улсын байгууллагуудаар судалгаа хийлгэсэн. Тэгээ аль болохоор хэрэглэгчдэр бас дарамт багтаа байхаар одоо энэ удаагийн тарифын өөрчлөлтийг хийгээд 5% нэмсэн байж байгаа. За юуны хувьд хоёр хөрштэй харьцуулж үзэх юм бол бүгднийд хятад улсад бол одоо айл өрхөд тариф бол 7.7 цент байна. За аж ахуйн нэгж байгууллагын тариф бол 11.6 цент байна. За Оросын холбооны улсад бол айл өрхөх 7.1 цент, аж ахуйн нэгж байгууллага 10.7 цент. За Монгол улсынх бол айл өрхөх нь 6 цент, за аж ахуйн нэгж байгууллага 8.7 цент байгаа. Яг өнөөдрийн байгаа онш. Яг дээр нэмээд хэлчихэд энэ өртөг яагаад ингэж өсөд байна гэдэгт мэдээж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өсөж байгаа. Энээс гадна хамгийн гол нөлөөлөл юунд явж байгаа нэхээр яг сүүлийн үед бол өндөр үнэтэй их усруудын нийлүүлэлт нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар бол манай хуучны станцууд 30% 70% хангаад шинэ бөөрөлжүүд тосон цэнгэлийн станц, нар сэрхний станц нийлээд 30% нь одоогийн их усрыг бол хангаж байгаа юм. За энэ бол хэмжээ өөрчлөгдөд 2029-30 он гэхэд бол 70% нь энэ хувийн хвшлийн одоо шинэ их усрууд хангаад 30% нь одоо манай энэ хуучны одоо ажиллаж байгаа 2 3 4 дугаар цахилгаан станц, дахин эрдэнэтийн станц бол хангахаар байж байгаа. Тэгэхээр энэ бол өндөр үнэтэй нийлүүлэлт нэмж байгаа учраас өртөгт бол хамгийн гол нөлөө үзүүлээд байгаа асуудал бол энд байгаа. За тэгэхээр яг эрчим хүчний зохицуулах хорооны саяны ингээд хариултыг харахаар манай өртөг маань аж ахуйн нэгж өгж байгаа маань 8.7 цент тэгэхээр өртөгчөө өөрөө бараг 9 цент тавьцаа тий болчиход байна шүү дээ. Энд чи өөрөө юу гэлээд байна гэхээр бид нар ер нь бол нэг 10-аас 15% л үнэ өсгөн. Тэгээд бид нар хоёр өршийнхөө үнэнд очиж байгаа байхгүй. Тэнгүүд дотоодоо үйлдвэрлэж байгаа нэгэд бид нар ингээд харьцуулаад авах боломжтой үнээс юм өртгөр өндөр үйлдвэрлээд байх шаардлагагүй байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо эрчим хүчний яамж тэр аль зөвшөөрөл өгөхдөө энэ дээр нэлээд бодлогод анхаарахгүй бол зөвхөн одоо өртгийг яаж бууруулах вэ гэдэг тал руу илүү одоо менежментийн юу одоо бодлогод гаргаж хэрэгжүүлэхгүй бол энэ болохгүй нэ гэдэг нь харагдаж байна гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр анхаарах хэрэгтэй хаа гэж хэлмээр санагдаад байна. За Соронзон болдог шүн дөрөв асуусан засаглалтай холбоотой яах арга мөн өртгийг бууруулах хэрэгтэй. Өртгийг бууруулахын тулд бид нар за нэгдүгээр шууд утгаараа энэ дуудлага худалдаа аукционууд бол сэргийлтийн ялангуяа үн тарифыг буулгах бодлого юм байна. Нөгөө талаас засаглалын тэр үр ашиг зардлыг бууруулах тэр бол үнэхээр чухал. Бид нар хамгийн багаар үүдүүлж чадчих байгаа мó гэд. Энийг бууруулахын тулд тухайлбал эрчим хүчний яам 27 төрийн өмчт компанийг одоо ер нь бол удирдах чинь гэсэн үг. Тэгсэн хэрнээ засаглалыг хариуцдаг нэгжгүй байсан. Одоо бид нар бүтцийн өөрчлөлт хийгээд саналаа оруулсан байгаа. Засаглалыг одоо хариуцдаг нэг нэгжтэй болмоор байгаамаа. За хоёрдугаарт энэ засгийн газрын төвшөнд ярьж байгаа төрийн өмчт компаниудын засаглалыг сайжруулах хүрээнд энэ компаниудыг багцлаад олон улсын биржээр хөрөнгө босгоод тэргүүрээ менежментийн сайжруулахын төсөл бас нийт зөвхөн эрчим хүч хэлбэрээр явж байгаа. За бас нэг чухал зүйл дээр ухаалаг гэдэг нь энэ юм байна. Хүн очих шаардлагагүйгээр хүнээс хамааралгүйгээр тэр системийг хийх юм бол зардал бас буурах юм аа. Тэгээ эцсийн дүндээ бид эцэст нь хэлэхэд Монгол улсын эрчим хүчний систем өөрөө өртгөө өгчдөг хэд өндөр үнэтэй биш. Тэгтээ яг ингээд өрсөлдөх чадвартай хоёр улсынхаа төвшөнтэй ойролцоод ийм зах зээлийн ханш тогтчихж энэ салбарын хөгжил эдийн засгийн тулгуур болох юм аа. Тэр ойролцоогоор бол тэр үнийн за дараагаар ингээд хараад үзэхээр манай энэ аймагуд руу явж байгаа дамжуулах шугам сүлжээний энэ илэгдэл энэ чанарын асуудлыг хүндрэлтэй харагдаад байгаа. Ер нь Монгол улсын хэмжээнд энэ одоо дамжуулах шугам сүлжээний шинжилгээг хийхэд хэдэн төрлийн асуудал хэрэгтэй байгаа.
энийг одоо та бүхэн одоо ямар хугацаанд ер нь хөрөнгө оруулалтыг хийгээд энэ шинжил дуусгана гэж харж байгаа юм бэ гэдэг ийм хоёрдугаар асуулт байна. За эрчим хүчний яамны зүгээс бол 26-аас 30 онд бол нийт 2365 км цахилгаан дамжуулах агаарын шугам маань төслийг бол хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. За 2026 онд бол нийт 4 төслөөр 764 км шугам хөрөнгө оруулалт нь бол 214 сая долларын ийм хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхээр бас төлөвлөлөд ажиллаж байгаа. За эдгээр төслүүд бол хэрэгжснээр бол за одоо уулуурхайн томоохон стратегийн хэрэглэгчид, Өмнө Говьд, Орон Говь аймгийн хэрэглэгчид болон Улаанбаатар хот за мөн одоо бүсүүдийг холбосон томоохон магистрал цахилгаан дамжуулах агаарын шугамуд бол баригданаа. За Монгол улсын одоо гол хэрэглээ бол Улаанбаатар хот орчмын одоо бүс нутагт байдаг. За энийг бол бас цахилгаан дамжуулах түгээх шугам бол нэлээд илэгдэлд орсон. За үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг яг гол хэрэглээний бүс нутгууд руу дамжуулахад бас шугамуудын нэвтрүүлэх чадвар одоо тулсан учраас бас 1 тэрбум ам.долларын одоо төслийг хэрэгжүүлэхээр Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн дэд үтсийн хөрөнгө оруулалтын банктай хамтран тэзүү болон зураг төслийн ажлыг бас хэрэгжүүлээд явж байгаа. Төслийг бол 2 үе шаттайгаар 2032 он хүртэл хэрэгжүүлэхээр бас төлөвлөсөн. Эрчим хүчний яамнаас бас энэ эрчим хүчний шилжилтийн стратеги гэж гаргаж ирээд энэний бодлогын хүрээнд бас олон төрлийн нөөц ашиглаад олон их үүсвэртэй станцууд байгуулах гэж орж ирж байгаа нь бол маш зөв бодлого байна гэж харж байгаа. Гэхдээ бол одоо 2041-ээс 2005 онд бол одоо нүүрсний дулааны цахилгаан станцуудыг одоо үе шаттайгаар зогсооно гэдэг энэ төлөвлөгөөнд орсон байна. Тэгэхээр энэ одоо хэдэн ямар хэмжээний хүчин чадалтай хичнээн одоо энэ станцуудыг зогсоогоод тэдгэрийгээ эргүүлээд ямар одоо их үүсвэртэй станцуудаар нөхөр тооцоолж байгаа гэдэг ч юм уу. Иймэрхүү тооцоолууд мэдээж одоо гарсан байдаг бол энэ талаар нэг тодруулъя гэж бодсон юм аа. За маш товчхон хариулъя. Шилжилтийн стратеги дээр юу байгаа вэ гэхээр одоогоос 2050 он хүртэл Монгол улс эрчим хүчний их үүсвэр юунаас авах вэ гэдгийг оноор нь тов тодорхой заасан байна. Монгол улс нүүрсээр баян. Тэгэхээр нүүрсээс татгалзна гэсэн үг биш. зөв нүүрсний оролцох эрчим хүчний оруулж байгаа хувь нэмрийг оновчтой төвшөнд авчиад нүүрсээ өөр хэлбэрээр цэвэр байдлаар ашиглахыг хэлж байгаа юм аа. Түүнээс нүүрсээ татгалзаад учир зүггүй тэгээ өөр шилжин гэсэн үг биш. Тэгээ нүүрсний хувь оролцоо бол багасна шууд утгаараа. Нөгөө талаасаа ус төрөгч, хий, биомасс, сэргээгдэх мөн цөмийн станцыг хөгжүүлнэгд явж байгаа юм аа. Эрчим хүчний яамны төрийн нэрийн бичгийн дараагийн хэрэгүүлсэн. За 25 оны 6 сард эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг улсын хурлд өргөн барьсан. Гол агуулга нь болохоор эрчим хүчний хуулийн дээрээ нүүрсний их үүсвэрүүдийг өрсөлдөөн сонгон шалруулалтаар хэрэгжүүлэх юм хуулийн гарцыг нээе гэсэн зорилготой. Энэний гол шалтгаан нь болохоор 5-7 цахилгаан станцыг тендерийг зарлая гэхээр одоогийн худалдаа авалтын хуулиар бол ерөөсөө энэ цогцсон юм төслийг зарлах юм боломжгүй болчиход байгаа. Зураг төслийг хийх, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, барилга усгарлалтыг зөвшөөрөлт хийгээд төлхөөр гардуулах нөхцлөөр хүлээлгэж өгөх. Тэгэхээр энэ худалдаа авалтын хуулиар энэ төслүүд маань сонгон шалруулалт хийх боломжгүй байсан болохоор тухайн үед бол эрчим хүчнийхээ хуулийн хүрээнд энэ нүүрсний их үүсвэрүүдийг сонгон шалруулах, гарс гаргалах. За хариулт тодорхой хариулт өгье гишүүний асуултанд. За хуулийн төсөл бол одоо эдийн засгийн байнгын орон дээр байгаа. Бидний 5-7 станцтай холбоотой засгийн газар дээр энэ 26 оны 4 сард бас нэг шийдвэр гарсан. Энийг бол одоо сонгон шалгуулалтаар худалдаа авалтын хуулиар явуулах биш. Төр хувийн түншлэлийн хуулиар явуулъя гэсэн засгийн газрын тогтоол гарсан. Тэгэхээр заавал одоо сонгон шалгуулалт хийхгүй эдийн засгийн хөгжлийн яам руу шилжээд тэгээ манайхаас бол бүх мэдээлэл өгсөн. Тэнд бол төр хувийн түншлэлийн хуурайнд явуулах ажлын процесс нь бол эхэлсэн байгаа.